Өө самар идэх үү? Би ч хоёрыг авчих. Ингээ хүнтэй булаацлахаар идмэрсэн. Оо. За юу болж байна хүүхдүүд ээ? Зурагтаар юу гарах чинь? Жохон зурагт харагдах. Энэ цэнзэргүй гэдэг үгний утгыг би олох нь юу гэсэн үг? Цэн Одоо нөгөө шууд үннийг л ярина гэсэн үг байхгүй юу? За энэ удаа юу гарах нь? Манай өнөөдрийн зочин бол иргэн цэрэн долгор танд орой минь төргий. Та яагаад Мүүнийг сонгож авч энэ тухай ярих болсон юм бэ? Мүүни гэдэг асуудлыг би сүүлийн 10 жил байж байгаа л нэг хүнддэг. Ихэнх үедээ би нууцаар маш их хүмүүст өгч ирсэн. Энэ хин цэнхрүүстэй цэрэн гэд яриад байгаа бүр айгүй их дэмжиж байна. Цэрэн л юу яаж штэ. Гарч ирсэн штэ. Анхнаасаа цэрэн л мөн гэж ярьж өгсөн штэ Монголд. Цэрэнгээс өмнөөс дарагдаад те цаагаараа одоо бүр ялцраа яаж ч явж байгаа. Хаалттай. Бидний мэдхгүй юу ч хийж авдیں۔ Бид нарын юу мэдэх үү? Лаг ихчл гэж боддог байсан. Яа чи одоо Мүүний ингээл нэг яасан чинь зүгээр нэг сонгуулийн юу юм шиг санагдав. Тий. 8 сонирн бол цэрэнд төлөвлөсөн. Ягаад Мүүний тухай ярьж бичих болсон юм? Үгүй энэ чинь өөрөө ийм гайчин байхад бид нэг дэврээгэл 20 жил явуулчлаа. Тэгээ Монголд орж 20 жил болж байгаа гэсэн шүү дээ бүр. Оо тийм үү. 20 жил болж байгаа гэсэн. тэг урсахад бас ороод ирсэн юм шүү. Тэг айл дээрээ орж ирсэн гэж байгаа шүү дээ бүр. Энэ 20 жил явах хугацаанд энэ эдгээр Монгол айлд нэг ядарсан Монгол айлд бий болцсон юм уу? Тийм та нар фэйсбүүкээр харсан уу? Зургатаар харсан уу? Тийм гавьяатай Би муу шүдтэй шүү гэж надад ингэж байгаа. Үгүй би зүгээр ингэж гавьяа тийм гавьяатай байсан юм бол заа юу. Энэ 20 жил оршин төгсөд энэ одоо жишээлбэл их томног болгоод ийм сайхан юм ингээд зохион байгууллаа. Ингэж ядарсан тэдэн хүний амьдрал өөдөн татлаа. Гээ гараад ихнээс одоо 20 жил болоход энэ байгууллага нуугдмал байдалтай байгаа байхгүй. Тэгэхээр энүүд ерөөсөө хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа тодорхой. Нэг ороод гарах юм уу? Яг мэдчихсэн. Зүгээр мөнлөө ингээд ороод. Тэгээ хэдүүлээ тэгээ баларна шүү дээ. Карьер баларна шүү дээ. Мөн ч юм байсан. Энэ зурагнууд гарч Турцсан юм аа тий. Цагдаатай галзаа юм. Турсан ард юм ингээ бүр дээрлэгцэн. Энэ үгүйстэй одоо үний юм өөрийгөө Есүстэй болцсон гэдэг юм. Та энэ насан баярыг урд өмнө таньдаг уу? Та хоёрын хооронд ямар нэг ус хонцсон байна уу? Насан баярыг би танихгүй. Энэ хүн бол эртний одоо Мүүнист буюу Мүүнээр явсан. Гэтэ насан баярыг бас одоо ч гэсэн яг муунд байгаад хэн нотлох юм? Яаж нотлох? Тийм нотлох баримт байхгүй л юм байна шүү дээ. Нэг бол байгаа ч юм билүү хин яаж мэдээ. Тэгээ бүгд нотолж шүү дээ насан баярыг. Тийм шүү амар том их наад би ТББ-ийн гүсдэг захирал гэж шүү. Ичээч насан баяраа гэхгүй. Насан баяр бол угаасаа мөн л дээ. Шалгуулаад тэгээ яах юм? Буруу тоглолцоо байгаа хөх тий. Тактик алдаа хийж байгаа байхгүй. Тийм ээ би шүтдэг байсан одоо үйл бодлоо өөрчлөгдсөн. Нэг хүүхнийг зайлуулал тэрээс хойш тий. Надад л амар хэцүү санагцаа ийм хитий хүн тэгээ хүүхэдтэй нөхөрт. Тэгээ энэ хэрэв Мууны шашинтай биш. За буддизм байлаа гэж бодоход Муунийг зөвхөн мөнгөний л ашигласан. Тэгээ насан баяр энийг хэлсэн байхгүй. Энэ чи Мууны урсгалыг бас оруулж ирсэгээ энэ хүүхний шалгуулна гэдэг. Энд шалгуулсан тийм шүү дээ. Насан баяр гэдэг хүн тийм ээ одоо сүүлийн 4 дахь жилд Монголын соёл эвлээс боловсрал соёл шинжлэх ухааны яамны стратеги бодлогын газрын дарга гэдэг ийм байран дээр ажиллаж байсан. Энэ хүн бол Монголын боловсролын одоо стратеги бодлогод их нөлөөтэй байх нэ зөвхөн хаягнаас нь харах. Тэгээд энэ нөгөө хийл соёлын хамгийн нөгөө тоглолт юм биш үү? Тэгвэл тэр нөгөө нэг Ирвээ хээ гэж бичдэг шүү дээ. Тэгж ирвээ хээ. Тэгээд хамгийн гол нь юм байгаа хгүй. Ямар ч одоо холбоотой юм уу? шүү дээ. Ийм эрүүл хүмүүс энд ингээд оролцолдохгүй ш. Тэнгүүд бүр толгойг нь эргүүлдэг тийм нэг юм байна. Энэ одоо нэг улсын хурлын гишүүн билүү? Насан баяр чи энэ толбогчдод аялалдаг шүү дээ. Насан баяр тэгээд насан баярыг Twitter тэр нөгөө яхаа мохогоор янз бүрийн хэлсэн үнийг бүгд шүүхт өнгөсөн насан баяр. Өнөөдөр 2000 онд насан баярын гараар гадагшаа гарсан Солонгост амьдарч байгаа, Японд амьдарч байгаа эмэгтэйчүүд надтай холбогдож байна. Энэ чинь хохирогчд нь байхгүй. Тэгээ эдэр нь болохоор энэ насан баярыгаа энэ бол мөн чин улаан цаг мөн чин гэдэг байхгүй. Тэгээ цог бүр хэдэн хоног мөнцсөн. Тийм. Мөнцсөн нөө. Тэгээ цог явдаг байсан гэдэг. Солонгос үнтэй суулгад юм шүү тэгээд. Тэгээд цаашдаа цус солонгос устай. Тэгээд аваад хэрэггүй бол солонгосчууд нь насан баярын хөргөнд явахтай жоохон мөнгө идсэн юм байгаа сте. Годам дараал насаа хичээг юмэр боллоо шүү дээ.
тэр гэрлүүлэх тухайд ярихад тийм ээ за өгсөн хүнтэй гэрлүүлэх нэг тухай хоёр монгол хүнийг мөн эцэг адислуулбал яаж гэрлэдэг юм гэж байна. Тэгээ яг Монголд энэ өдөр нөгөө мөний гэрэл мэрлтийг хэд юм уу? Энэ гадаад тааш Монгол цуглуулаад тийм хэлээр. Үнэхээр хаашаа залуучуудыг одоо энэ тэнд гадаад татаад хүн амьтантай нийлүүлээ суулгаад байгаа. өгсөн үнтэй гэр мөр би хөө яадаг ч харин тийм. Яг л Солонгос кинонд гардаг шиг яг л тэдний өмнө очиод нэг хачин хөгийн цагаан хувцамсаад мөргөж ирээд эн чинь Монгол гэр бүл биш байхгүй юу? Ойлгож байна уу? Хормын ордонд очиод аав дүү ах дүүнээрээ цуглуулж хурмлах биш байхгүй юу? Одоо хоёр хүнийг залуу гэр бүл болгон заяа. Энэ хоёр хүн хоорондоо хайр сэтгэлгүй байх ёстой. Тэгээ бүр хормынхаа өдрөөл царайгаа анх харах ёстой. Хүчээр гэрлүүлдэг аав. Ерөөсөө хайр болол харгалцахгүйгээр зүгээр л хүүхдүүдээ хооронд нь уу? Үгүй хүүхдүүдээ биш зүгээр тийм тэр хооронд гэрлүүлдэг л хүмүүсийг л гэрлүүлж. Гэрлүүлдэг юм шашныг л мөн гэж нэрлэдэг байгаа юм шиг байна. Тийм мөний юу. Би хайлттай ойлгоцоо тэгж ойлгоод байгаа байхгүй. Энэ их буруу юм шиг. Тэгээд энэ хараа тэгтээ энэ шашныг ингэдэг сараа эрэгтэй хүн ямар ч буруу үйлдэлийг эмэгтэй зодсон ч гэсэн хамаа ахгүй. Дугаалах хэвээр эмэгтэй заяа. Тийм балаагаас таа. Буруу тэнэг жаам байна. Нөхөрний сайн ганц шиг ямар бүгсрүү. тийм бүхсрүү нэг модоор ингэж зогч мөгч юм амар тэр хурмын яг уу ингэж ёслол юм шиг. Тэгээд насан туршдаа бит хоёрыг ивэж ингэж адилсан мөн эцэг таньда талархаж явъя. Тийм үү? Тэгээд тэр хүндээ өргөл үлгэж амьдраа. Бүрий толгоо базуулаад нисүүлж байгаа хүмүүс нь одоо үнэхээр сайн байна гэсэн үг шүү дээ. Үндэсний аюулгүй байдалд одоо харчлаад тэгээд байгаа бол асуудал. Ямар ч эрүүл хүмүүс итгэхэггүй гэхдээ тийм үстэй. Зурагтай гэрэлнэ гэсэн ч юу гэсэн үг. Харин гаж гэдэг нь тэрэндээ байхгүй. Монголд байж байхаар солонгос хүнтэй гэрэлчихье гэдэг ч юм. Тэгэл өрөвдөлттэй л байна. Хэдэн монгол хөвшөө хүмүүс ингээд зогссон. Зарим нь нөгөө нэг нөхөртөө зарим нь ингээд өгсөн үнтэй зургийг барьсан ингээд хормой. Өгсөн үнтэй гэрэлдэг нь ямар учиртай. Эсвэл яг хоо юм байж болох юм л да. Нөхөр нь угаасаа өгсөн. Тэр хүмүүсээ дахин гэрлүүлээд байгаа юм шиг дахиад. Манайд яагаад энийг заавал оруулж ирж байгаа юм бэ? Яах вэ? Ядуу бүрээ тэнийг гэж бодохгүй юу? Йоо, яаж дормжилж байгаа тийм үстэй. Тийм шүү дээ. Манай л Монголоо биш шүү. Тийм залуучууд ийм болтол оюун санаанд дөрөтнө гэдэг л аим шиг байгаа юм. Ийм болтол нь угаана гэдэг бас чадвар. Бодолтой ингээд өөрийнхөө амьдралын 7 жилийг энэ төлөө зарцуулж солонгос гэр бүлийн төлөө зарцуулт нь тийм их ухуулга хийсэн альсвал амьдралд нь тийм нэг жоох юм өгдөг тэгээд буцааж ашиган амир ихээр авдаг. Хувь хүний өөрийнх нь үзэл бодлын дархлаа гэж байхгүй байгаа л учир байгаа. Ягаад мөний тухай ярьж бичих болсон юм? Тэр чинь сонирн байгаа. Мөн гэдэг чинь гажмаа. Бидний үр хүүхдийг биднээс аваад яваад байна. Мөнийг хоёрыг л эцэг гэж боддог. Муу ах хоёроо л яа, хүүний тархийг өстө буруу тийш аваа. Биш. Тэрийг хүндлэх шаардлага байхгүй. Тэгэл манай жилчгээд дуумууд бол зүгээр тэгэл яг нэг жоох юм өгчөрхөөр нь очиод бол сууч юугаал тэгэл мөн гэдэг ийм сайхан нэрийн дор, их тайван гэдэг нэрийн дор хүний наймаа явж байна. Хүүхдүүдийг боолчлох асуудал явж байна. Хүүхдийн мүлжлэг явж байна гэдэг асуудал би яриад байгаа шүү дээ. Хүүхдүүд нэг хэл сургаалга боллоо гэдэг ийм юм дараа явчт юм шүү. Энэ ийм юм айгүй аюултай шагаа. Ер нь энэ тэрүүгээр явж байгаад хүмүүс янз бүрийн юмс тархиа угаалгадаг. Ингээл хамгийн гол нь эдгээр хүүхдүүдийг юу яадаг гэж байгаа шүү дээ. Бид нар ингэдэг бахтай сүмдэр одоо англи хэл үнгүй заана гэл тэгмөтлээ хаана юм бол гэдэг өнгөө сурах хүүхдүүд очиж штэ тэгмөтл нэг тосны 7 хоногт нь англи хэл заажаад дараа нь ингээ баг багаар шашны хадлаар яриад толгойг нь угаагаад тий эсвэл нөгөө шашны хадлаар англи хэл дээр жоохон юм өнгөтл нөгөөдөл нь орчуулж уншсаар хагаад мэддэхгүй уусаад ямар аим янз бүрийн юм заруулдаг гэж шийд нэр хүүхдүүд одоо нэг удам дээр нэг юуны хүрт юм зараад яваад байгаа зү. Тэгээ нөгөөдөл чи аваачаад ингээд хүмүүс нэг зардаг штэ. Тэгэл нэг ч мөнгө өөрт нь ашиг байхгүй. Тэгээ нөгөө хүндээ очиж юм. Тэгэл нөгөө мууны тий. Юу аим. За хүний 8-ных нь хэргийг гаргаад ирлээ. Залуусыг булдаг хэргийг амьдаар нь оршуулж булдгийг гаргаж ирсэн. Юу гинэ? Тий, оршуулт нэг авсан дотор хийж мэдээ тий. Өнөөдөр чи ингээд өгч байгаа гэрээслээ бич. Тэгээ шууд өгөхсгүй нэг үгүй зүгээр нэг авсан тэгээд нэг байлгах цаа буцаа гаргаж ирээд дахин төрлөө ч үлээ. Тэрл матай ёо. Гадаад дор буцаад буцаа гараад ирэх юм уу? чиний эцэг их чинь нөгөө нэг сам юм мөн гэдэг нь ч тэр юм биш тий. Шууд хүнийг алчаал одоо чиний эцэг байхгүй чи одоо өгцөн
Чиний төрөхдөө чиний эцэг бол мөн. Тийм л юм байна. Энэ тэгээ одоо яг иймэрхүү асуудал гараад байвал яг тэр булуулж молуулсан хүмүүс нь цагдаагийн газар өргөдөл мөрөглөвчж өгөл яа дээ. Гэмт хэрэг өстэй үгүй болов. Зүйл анги байд юм болов. Би нэг иммун зүйл гэж мдээгүй. Би бүр хав үс арзаагаад нээр яана. Бүр ингэ сонирм болоод байна. Арайчтай болоо чи ичиж өгмөрийн нүдний буулаа шүтний зэгслэр нүгэлтэй маань хөө. Бац баламан. Монгол үндэс уламжлал одоо монгол хүний тэр эцэг хайрлсан тэр одоо ухамсарыг гээж штэ бид нэр. Йоо гарааг нэрээс тэр ямар нэгэн шашин машинд бити оролцох гэж хэлэхгүй л амар юм шүү дээ. Одоо эдгээр шиг очиж оршуулаад амьдаар нь оршуулаад тэгээд эцэг хэсэг салгаач юм. Бүгдийг хөөгөө гаргачихж байгаа юм шиг. Одоо манайхан хөөж гарах хэрэгтэй юм байна дөө. Хүүхдүүдийн толгой эргүүлээ зүгээр. Одоо тэгээд гаргаж чадахгүй шүү дээ. Хууль эрх зүйнч байхгүй. Зүгээр одоо юу гэдэг одоо яг яамаарч юм. Мөн бол гаж урсгал юм аа. Энийг ерөөсөө хориглолоо гэж тэгээд зүтэж болохгүй гэдэг. Тэгээд зарим нэг нь тэрүүгээр явдаг бол угаасаа буруутай. Угаасаа хуулиар ерөөсөө хороогүй ээж. Одоо хичнээн улс орн мөлөө. Чи бол мөн. Хорцсон байдаг гэдэг хэлж бүр мөнийг угаасаа Шенген орнууд бүгд 14. Орос одоо бас болж байгаа гэсэн. Америк бол байхгүй, Солонгос байхгүй. Улс болгоны ээж үндэсний аюулгүй байдалд нь халдах байна. Тийм аимшигтай юу гарсан маш шашинг. Мөнгө өгүүлдэг гээ. Одоо энэ тэр яг мөн нэ өөрөө амьд юм уу? Сайн өгсөн. 92 онд өгсөн. 97 онд өгсөн гэсэн. Энэ Солонгосын ийм нэг юу орж ирсэн. Little Angels буюу нэг сахиусан тэнгэрүүд гэдэг. Энийг хардаа. Энэ бол ерөөсөө барууныхан ч гэсэн эхний үедээ энд их холигдсон юм аа. Одоо. Тэгээд энэ дэр Монгол улсын тав манай төрийн сүл Солонгосын. Тэгээд Монгол Солонгосын соёлын солилцооны хөтөлбөр гинэ. Одоо энэ чинь янз янзын нэрээр орж ирээд нэрээ өөрчилж орж ирээд. Энийг одоо гамшиг төвшөнд хүрсэн үгүй юу? Яг хідэн хүмүүс ч юм байна. Тим судалгаа модлаа хийгнэ. Тэ? Яг үндэсний мэдгэдэггүй хүмүүс чи би мөөч ингээд одоо баг яхаа бэ? Хяналтаас алдчихаар чи гамшигын төвшөнд очиж байгаа. За тэгжэл нөгөө очир бат нөгөө Пусламагийн очир бат нөгөө. Илгээж буй загтал гэдэл тэгэл баахан магтсан. Ийм хин били урдных хурлын гişүү гэсэн. Гайдигаа үрдвэж үүдий. Баяр цагт ёо баллаа ичих юм. Чи юу толгойн ихсэн юм яа. Би бол зүгээр энийг ингэж харсан. Зүгээр тийм луурчингийн мэдж байгаа. Тэгээ мэдж байгаа ч гэсэндээ энэ хүний мөнгийг ашиглах гэж л манайх ингэж доор нь гүгээд идэм юм даа л гэж хаа. Асрах мөнгө аваад өгөө. Мөнгөтэй л холбоотой учраас эдгээр ингэж явж байгаа. Түүнээс энийг шүтлээ гэд ямар тэгэл ааш ба мэдг. Томчууд наалга тусаа гүгээд одонгийн наад ингэртэй зүгээр. Манай ерөнхийлөгч нь уурж оруулж ирээ. Тэгээд залуучуудаа тоглуулаад хүүхдүүдээ ирээдүгээрээ аваачаад солонгосчуудаа гэрлүүлж явуулаад. Тэгээд эн чинь цараа нийгмийн сайн үйлсийн төлөө болохоор ээжээ татвар авдаг гэж байна. Одоо нөгөө хүүхдийн асрамж шиг ээж. Тэгж мөнгө олдог гэж байна. Тийм. Татварлах болгоны үуч баяждаг юм аа тийм. Сайхан солонгос орн зугаалал хідэн шагнал гэж хідэн төгрөг атгуулаад тэгэнгүүт л тэрийг дахин авахын тулд зүгээр тоглолцож байгаа байхгүй ард түмнэрээ тий. За ингээд цензургүй яриа нэвтрүүлэг өвгөр өндөрлөж байна. Айш. Айгу. Бүр ботхоныг юун дээр 92 юу орж ирж буруу намын шашин дэлгэрүүлнэ гэдэг тэр юун дээр заасан байт юм л да нөгөө. Богцсон юм лагаал ухадар. Тийм билүү. Тийм тэрний тайлбар дээр бичсэн тийм. Яг үн тийм биш үү. Юу гэшүүг одоо сайхан Монголын ард түмнээ. Тэс нар тоглуулаад